Чимдийн сайхан дэлгэн 1969 онд Орнод аймгийн Цөмбөр суманд төрсөн 1986 онд нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль 1991 онд Москва хотын хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээ 1995 онд Монгол улсын их сургуулийг хуульч мэргэжлээ 2002 онд Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тусдаа төгссөн хууль зүйн ухааны магистр тэрээр 1991 онд Монголын залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлж 1992-оос 1997 онд Монголын залуучуудын холбоо нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-аас 2000 онд Монгол улсын их хурлын гишүүн бөгөөд 1997-оос 2002 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч 1998-аас 1999 онд Монгол улсын засгийн газрын гишүүн гээрлийн сайд 2002-оос 2004 онд хууль зүйн ENT-ийг докторийн захирал 2004-оос 2008 онд мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга 2004 онд Монгол улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай авдыг хашиж байсан. 2008 оны улсын хурлын ээлжид сонгуулиар Монгол улсын их хурлын гишүүн болж улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдсон ажилласан бөгөөд 2012 оны улсын хурлын 6 дахь удаагийн сонгуулиар Монгол улсын их хурал дахин сонгогдож Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаа томилогдсон ажиллаж байна. Ардчилсан намын үндэсний зөвлөлтөй хорооны гишүүн тэрээр 2005 онд засгийн газрын хүндэт өргөмжлөл 2006 онд автан гадчаатун 2011 онд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор тус шагнуулсан англи орс.